200,000 төгрөгөөр вакцин суглаа аваад 30 ширхэг хустаг суглаатай орж ирсэн байна. За мөнгө чаргалынхаа мөнгийг бүгдээрээ хамтдаа бодё. 26 сая нэмдэг нь Чи юу үзэж байгаа юм бэ андаа? Хата. Месси 200,000 төгрөгөө 78 сая төгрөг болгочлоо. Яаж? Месси 30 шиг хустаа суулаа авсан чи бүх суулаа маань хонжиртээс өнөөдөр миний хаз ядуу кичиний бурхнаа мөн. Наа ч удлаа штэ. Юу судлаач тий. Чи энэ харал та. Энэ хүмүүс рүү мөнгө шилжүүлнэ. Гүйлгээ амжилттай гэсэн энэ баримтаас харуулдаг байгаа ч тий. Бро, наад мөнгө чи орж ирэхгүй штэ. 100% заллан. Луур чи үнэхээр Азианд үзмээр байвал бумтан гэж аппликейшн байна. Монгол улсын тусгай зөвшөөрлийн тухай хууль заасан эд мөнгөний хонжуур суглаа явуулах тусгай зөвшөөрлөлтэй. Бүх юм нь хуулийн дагуу явдаг жинхэнэ аль биесны суглааны аппликейшн байна. Тэр яа тий. Чи штэ. Цалинтай Монгол CS:GO ски 500 төгрөгийн машин. Дээрээс нь аппликейшн зээл хаадаг суглаанд хүртэл орцож байна. Маш олон төрлийн суглаа. Суглааныхын тохирол нь ил тод, нээлттэй, аудитын хяналтайгаар явагдана. Суглааныхын тохирол нь штэ. Бумтай эмэн Facebook пэйжээр болон супер хонжортой суглаанд бүр Central телевиз бамтан телевизээр явна. Наач нэг л байгаа юм биш тий. Хөөе тэгвэл би тэр аппликейшн татаад суглаад үзье л да. Би өнөөдөр явдаад байгаа чи бас дахиад далиг. Хэдэн өдрийн дараа За нөгөө бумтай суглаа юу болсон? Найз нэг сэн тий. Найз нөгөө цалинтай Монгол суглаа авсан хэрэглэгч дундаас 7 хоног бүр тодруулж байгаа тохирлоос нь 2 сая төгрөг өгсөн. Тэгээч болоогүй заяа. Дахиад супер хонжуур буюу 10 жилийн турш сар бүр 5, 4, 3 сая төгрөгийн цалин авах хонжуурт оролцох гэд хүлээч. Чи ямар ёндоод юм байна да? Харин би хэлсэн ш. Би чам найдвартыг шилсэн штэ. Харин ч найдварт юм билээ ш. За тэгээ хойцсон мөнгө юу зарцуулах чинь ээ? Хөөе. Найз нөгөө нэг дээр нөгөө нэг хустаг суглаанаас нэг 78 сая төгрөг хоцсон штэ. Тэгсэн чинь би нөгөө мөнгөө шилжүүлж авах гэсэн чинь Малайз олон улсын банкар миний мөнгө шилжиж орж ирнэ гээд. Тэгээ 10% шимтгэл авна гэдیں۔ Тэгэхээр би тийм их мөнгө авах юм уу гэсэн чинь нөгөө нэг хүмүүс нь миний өмнөөс тэр банктай нуцаар ярьж өгөөд надаас 5% шимтгэл буюу 3,900,000 төгрөг авахар болсон. Тэгэхээр найз нөгөө нэг бомтонгоос өдсөн 2 сая дээрээ найзаасаа сая 900,000-ыг зээлээ 5%-ийн шимтгэлийг төлцөө. Одоо миний мөнгө ажлын 3 хоногийн дараа миний дансанд нөгөө нэг олон улсын гүйлгээ болохоор орж ирэх юм байлаа. Нөгөө нэг миний нууцыг чандлан хадгалсан. Дээрээс нь их мөнгөний гүйлгээ учраас намайг 3 хоногийн турш блоклцсон байгаа. Яа тэгм эргүү мал вэ чи? Бумтан хонжуурт суглаа нь Монгол улсын зөвшөөрлийн тухай хуульд заасан эд мөнгөний хонжуурт суглаа гаргах тусгай зөвшөөрөлтэй хөндлөнгийн хяналт шалгалтаар баталгаажсан суглаа юм. Та аливаа захим заллан луураас сэргийлж аль бие усны эрх бүхий аппликейшнаар суглаанд оролцсон уу?